Эмбүк төллүүлж байна. Соёлын довтолгоо. Хончноос барилгач юм. Зохиогч Бэмбчовын Цэнддоо. Өгүүлэгч Доржийн Зоригтбаатар. Энэхүү номыг бүтээх урам зориг анх өгсөн эрхэм анд түүхч Сандун Эдшин нурмын дурсгалд. Нэгдүгээр бүлэг. Хүнээ байж хөдөлмөрчин болов. Мочевинтэй хүчирхийлэл. Аймгаас ирсэн төлөөлөгч тэр үеийн төрийн албан хаагчийн имиж ёсоор зориуд нүүрлүүн байн унж нүдийг хааж ухаар засуулсан халимг үсээ хоош нь сэжиж цугласан олныг ноцтой харлаа. Уурссан бух хүн амьтныг мөргөх гэхээрээ толгоогоо ингэж сэжиж хэд анхааруулад нүдээ эргэлдүүлэн дайрдаг. Төрөөхөн нэгдэл элсхэн сайн дурын хэрэг болох тухай ярьж байсан төлөөлөгч бух луга адил зан хувирсан бололтой. За нөхөд, нам засгийн бодлого шийдвэрийг буруу гэж үзэж байгаа хүн байвал эртхэн босоод ир, царайг нэг харъя хэмээн төлөөлөгч занл хийллээ. Нам засгийн бодлого шийдвэрийг буруу зөрүү гэж ярих нь бүхэл бодоочгүй яваад буруутан буудуулсан олон 10,000 лам хувраг эхс дээдс сэхэтэн энгийн ардын аж ахуйч үр хүүхэд болох хэдэн бөөгөр малчны нүдэнд айц хуран доогуур харлаа. Төлөөлөгч магадгүй 30 дахь удаага халимгаа сэжин бурхны номор бол биеэр үлдэх дарамт үзүүлээд зүйтэй сайн дурын үндсэн дээр малаа нийгэмчлэн нэгдэх тухай нам засгийн зөв мэрэгэн бодлогыг бүгд дэмжиж угаан саашаалтай. За, эхнээсээ нэрээ бичүүлээд угаарай гэвэ. Хэнч босож нэрээ бичүүлсэнгүй. Хэцэг өвгдөөс уламжлан ирсэн мал эдээгээ булаалхан хоосорхон гарцаагүй болсон төрийг сөрхөн бүхэл дурамчхан дагуул толгоогоо авахуулах зэмтэй зэргийг тэд хэрсэн ухаандаа мэдж байлаа. Харин ихэнх нь манай наг захын нэгэн адил гэр бүлээсээ олныг уруу татаж төрүүлж битгий давхиараа бас олноосоо тасарч ганцаараа битгий үлдээрэй гэсэн захиас авчээ. Аймгаас ирсэн нэгдэлжүүлэх төлөөлөгч бүх айлыг элсүүлэх даалгавартай яваа тул бүхий арга хэрэглэн тэднийг сайн дураараа хөрөнгөө хураалгахад хүргэх учиртай. Тэр төлөөлөгч нэгдэлд сайн дураараа элсэж өгөхгүй этгээдийг зогсоож угаад буудах хэрэггүй ч буудуулахаар нэр дэвшүүлэх хэрэгтэй нэгэн байлаа. Төлөөлөгч хүчирхийллийн нэгэн ялдамхан арга сонгожээ. Баруун голоос ирсэн янхгэр өвгөн бие засахыг хүссэн боловч төлөөлөгч нэгдэлдээ элсчгээд нэг мөсөө харилда хэмээн хатуурхлаа. Ардын нэгэн зүүр цэцэ үгэнд хааны албанаас хавчхын алба хэцүү гэсэн нь чухамхүү энэ бие засах шаардлага ба түүнийг хорин хүлээхийн хэцүүг өгүүлжээ. Тэр үед улаан болон хурлын заал инээтрээ байгаагүй болохоор томхон гэртээ айлдаа цуглаж хуралддаг байлаа. Айлд цугласан эдгээр улс зүгээр нэг хуралдагч нар бус хуралдан зочлогч хормон дирээд дуулахын оронд алб ярин найрлжгүй зочид ажээ. Эмээс гэрийн эзэгтэй байн цай чанан тэднийг дайлж байсан тул нэгдэлд даруй элсэх субъектив шалтгаан бараг л хүн бүрт бүрэлдээд байжээ. Настайчуулн эхэлж төвчээр алдан хэдэн үеэрээ өвлүүлж ам зуулсан мал эдээг хагас литр хэрийн мочевинаар баялаг шээс хэмээх шаргал шингэнтэй дүүцүүлэн арилжаад буцаж байлаа. Манай наг зах шарав шүн дундын хэрд за очир батых нэгдэлд элслээ гэж бүртгүүлээд гарч бие хөнглөөд гэрийн зүг эргүүлжээ. Энэ мөчөд тэр үед төрөөгүй байсан миний хувь заяа урдчлан шийдэгдэж байлаа. Учир нь нэгэнтэл өвлж аваад өсгөж үржүүлэх мал хөрөнгө маань үгүй болон хураагдаж миний бие ямар ч татлаа түтлээгүйгээр соёл боловсролын мөрхөн нутгаа орхин одох нөхцөл 1959 оны тэр шөнө шийдэгдэж би мал өсгөхийн оронд энэ номыг бичих учиртай болжээ. Хүнээ байж хөдөлмөрчин болов. Тэр үеийн хэвлэлд дурдснаар ганцхан манай эгч биш улсын бүхий л малтай иргэд энэ жил өөрийн хөрөнгөнөөсөө сайн дураараа татгалзжээ. Жилийн өмнө бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 1-р орлогч дарга Сүрэнжав манай улс ардын аж ахуйн 1959 оны зорилт илтгэлдээ айл өрхийн 66% нь нэгдэлд хамрагдаад байгааг тэмдэглэсэн байлаа. Гэтэл 1959 оны сүүлчийн өдрүүдэд энэ жил хоршоолж дууслаа. Ардын аж ахуйны
99.3% нийгэмчлэгдлээ хэмээн мэдээлжээ. 3 жилийн өмнөх 1960 он гэхэд нийт ардын аж ахуйн 50-аас доошгүй хувийг хөдөө аж ахуйн нэгдэлд нэгтгэхээр чармайх пессимист мөрөөдөлтэй харьцуулахад малчин ардууд нам засагтаа их урайлгахнаар албадуулсан бололтой юм. Монгол ардын хувьсгалт намын 13 дугаар их хурлаас дэвшүүлсэн хөдөө аж ахуйг ойрын 3 жилд багтаан хоршоолж дуусгах шийдвэр хугацаанаас 1 жилийн өмнө биелжээ. Түүгээрч барахгүй намын үнэн сонинд үний юм гарсан мэтээр ойлговол хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэрчилсэн дүрмийг формал байдлаар хэлэлцэх үед ард түмэн нэгдлийн гишүүн айлд амин цуулга болгон үлдээх 100-аас 150 толгой малын ихэдсэн мэтээр үзэн багасгах санал хүртэл тавьсан байна. Энэ тоо явн явсаар говийн бүст 75, хангайн бүст 50 толгой мал болон хувирсан юм. Говийнх нь нэг бол илүү эдэмхий эсвэл олон малтай боллоо ч урвахгүй социализмд арай үнэн ч гэсэн үг юм болов. Энэ үед Эмилия миний хүсснээр элбит цурхайн тушаалаар хэмээн Орос ардын үлгэрт гардаг шиг хувь заяаны сонголтоор зөвлөлт төрийн хүсэлтээр Монголыг захирч асан Цэдэн бала тэмдэглэлийн дэвтэртээ бүхий л улсын ард аж ахуйд социалист үйлдвэрлэлийн харилцаа ноёрхож байна. Социализм төгс яллаа хэмээн итгэл төгс бичиж байжээ. Энэ үеэс Монгол орны албан ёсны сэдвэн комбинзон өмсөн түлхүүр атгсан боди булчинтай ир шилбүр барьсан хүүхэн гонжомтой сэхэтэн гурвын хайр дурлал хамтын ажиллагаа боллоо. Америкийн альва бэлэгдэлд нь нэгэн зэрэг хар арьстан заавал ордог ёс байдгийн адил социализмын бүхий л бэлэгдэлд эдгээр дөрүүд тусах ёстой боллоо. Хончин барилгач хоёрын хайр сэтгэлтэй болсон тухай нэгэн дуу энэ сэдвийн оргилд байлаа. Хоньны бэлчээрт байшин барихгүй, барилгын талбайд хонь бэлчээхгүй. Иймд үнэхээр л дурлалдсан бол хэн нэг нь ажлаа хаях учиртай тул дууны төгсгөл нь их л бүрхэг утгатай байсансан. Хормой хотод юм уу хөдөөд хийн гисгээд хаан амьдрахаа хэллгүй дуустдаг билүү дээ. 20 дугаар зууны ихээр нойроос сэрж хүндрэлтний нийтлэг хөгжлийн зам руу орохоор янз бүрээр мэрийсэн монголчуудын оролдлогууд дотор хөдөлмөрөөрөө болон эд хөрөнгөөрөө хоршин хамтрах явдал орж байлаа. Өнгөрөгч зууны ихээр хожимо тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний зүтгэлтнүүд болж улмаар хувьсгалдаа толгоогоо залгиулсан хэсэг хүн харилцсан туслах оршоо гэдгийг байгуулсан нь хувьцаат компани маягтай зүйл байлаа. Үүнийг 20 дугаар зууны тусгаар тогтнолоо олсон Шинэ Монголын анхны төрийн тэргүүн Богд хаан их хөхүүлэн дэмжиж өөрөө хувь оруулан гишүүн болж байжээ. Тэд хятадуудын бүрэн мэдлэлд байсан Монголын түүхийд түүний тээвэрлэлтийн сүлжээнд монголчуудын хараа хяналтыг тогтоох улмаар мэдлэлтэй авах зорилготой байлаа. Энэ нь эрүүл эхлэл мөн боловч бүтэлтэй юм болох нөхцөл гарсангүй. Харин дараа нь бүх хөрөнгөө ямар ч тооцоогүй дундаа нийлүүлж угаад дураараа идэх нэгэн наргантай хэлбэр хамтрал коммун байгууллаа. Сүмхийд феодлуудаас хураасан хөрөнгөний үндэс суурь дээр байгуулсан хамтрал коммун гэдэгт Монголын нийт малчны 29.7%-ийг нэгтгэсэн байна. Тэд зүгээр бүх юмаа нийлүүлээд дундаа малтай, дундаа нэг гал тугаатай боллоо. Харин соёлын довтлохооны өмнөх үе тул морь харах цэгүүд нь тус тустай байсан бололтой. Эхнэрүүд дундын байсан гэх баримт олдсонгууд тул хамтралын гишүүдэд цөмөр дээр нэгтгсэн гэх яриа өөрөөг цуврахалд тооцохоос өөр замгүй ажээ. Монголчууд гар нийлэн байлдахаараа давгүй байсан. Тэгвэл ам нийлэн идэхээрээ түүнээсээ ч дутахгүй аж. Сүмхийдийн компани үед 2 сая орчим мал хураан авч байжээ. 2 жилийн дараа шинэ эргэлтийн бодлогын үед бүртгэж үзэхэд 300 мянга хүрэхгүй толгой мал тоологджээ. Үлдсэн 1.7 сая мал хамтралын цайны газарт ам өргөдсөн байм уу? Хожимо хамтрал хомооны алдаа эндлийг засаад хамтын хүчээр аж ахуй байгуулах нэгэн хэлбэр гэж ойлгогдсон эхэлсэн нэгдэл нь эхлээд аж ахуйч хүмүүсийн анхаарлыг татсан бололтой. 1950 оны эхнээс ардын үйлдвэрлэлийн нэгдэл нэртэйгээр үүссэн энэхүү хамтын аж ахуйн дүрм горбыг мэдээж дээрээс тогтоож өгсөн байна. Эхэн үедээ орчин цагийн хувьцаат компани маягтайгаар оруулсан хөрөнгийн хэрээр ашиг авах, дургуун хөрвөл хөрөнгөө аваад гарч болох нэгдэл гадна талаас нь харахад эрүүл зүйл мэтэр харагдаж болохоор байлаа.
Илүү иргэншсэн Оросын нөлөөнд удаж сууриншсан бурайдууд нэглийг ашигтайгаар ажилуулж цагаан эдээ төвхий эдээ нийслэлд хүргэн унт цэгтэйгээр борлуулж чадсанаар барахгүй гишүүд нь ноогдол ашиг хүртээд эхэлжээ. Энэ нь ховдоо өмчгөө мөртлөө баян эрх чөлөөгөө атлаа аз жаргалтай хүмүүс бүхий нийгэм байгуулах социализмын зорилгод харьшлах болсон тул төрөөс оролцсон байж зогсоочээ. Энэ тухай тэр үеийн албан ёсны түүхэнд амны малыг түргэн өсгөх, нийгмийн аж ахуйд ажиллахаас хойш сун панз 8 хийх, нийгмийн ба амны ашиг тус хоёрыг зөв хослуулахын оронд нийгмийн эрхт элдв саад учруулах явдал үзэгдэж байсныг засах хэрэгтэй болсон гин. Эндээс амны мал үржлийн чадваргүй байх учиртай, тохиолдлоор хэл авлаа гэхэд аборт хийлгэх нигууртай, амны малаас нуур төл илэрвэл улсдаа сайн дурын үндсэн дээр заавал үрчлүүлсэн байх ёстой гэдг нь харагдана. Бас панз 8 гэдгийг бизнес гэж ухаарах ёстой. Мөн нийгмийн ба амны ашиг тусыг зөв хослуулах гэдэг нь өөртөө ашигтай юм хийн гэхээр дургүй нүрээд өөртөө гарлагтай байсан чамаагүй улсад ашигтай зүйл хийх дом бүхий нэгэн зүйл тэнгэрлэг шизофрентэй байхыг хэлж байгаа юм. Энэ нийгмийн үзэл сурталчид Буддагийн сургаалыг нэг нүдэрээ бүхэл хоёр нүдээ тас санаад үздэггүй байсан болохоос өөрийгөө гаргуунд гарган хамаг бүхнээ их болсон 6 зүйлийн төлөө зориулах нь Буддагийн сургаалын гол агуулга л да. Харамсалтай нь коммунистуудад их болсон 6 зүйл байсангүй. Орон бүхний пролетар нараас бусад бүү бүхэнтэй дайсан болсон байлаа. Пролетар гэдэг газар бүрийн гуйлагчин гэсэн үг. Манай өнгөрсөн нийгэм дээрэмчдийн бүлэг байгуулах зарайтай орон бүхний пролетар нар нэгдэх түн гэсэн урайтай байлаа. Нэгдэл гэдэг нь нэгдлийг баяжуулах гэснээс бус нэгдлийн гишүүнийг баяжуулах гээгүй гэдгийг дээр өгүүлсэн панз 8-ны асуудлыг цэгцэлсний дараа хэлж өглөө. Нэгдэл нь хамтын аж ахуйгаас гадна хамтын шин дэглэн байлаа. Дүрм ёсоор гишүүн айлын гэр бүлийн гишүүд нас баралгүйгээр 16 хүрээд цаашаа мөн л нас барахгүй шинжтэй байгаад байвал нэгдлийн гишүүнд шууд тооцогдох юм байна. Ингээд зогсохгүй жилдээ 75 хөдөлмөрийн өдрийн өөр ташиггүй ард түмэнд ашигтай ажил хийх учиртай. Ингэхгүй бол торгуулаад зогсохгүй юугаар амьдраад байгаагаа тайлбарлахад хүрэх учиртай ажээ. Эргэнэ хоосолж улсаа баяжаана. Нэгдэлд зөвхөн малаа өгөө зогсохгүй аж. Авгаага дундаа эргэлнэ гэдэг нь аанал гүтгэлэг боловч малын хэсэг хөдөө аж ахуйн багж зэргийг нэгдэлд элсэгчид өөрт байгаагийн хэр хэмжээгээр заавал нийгэмчлэн гэсэн байна. Хэр хэмжээгээр төдийгүй сайныг сорчлон өгөх учиртай аж. Ухамсар мөчөд хүмүүс нэгдэлд ашиг орлого багтаа малаа нийгэмжүүлэх, ашигтай сайн малаа өөртөө үлдээхийг эрмэлзэн элдв үл бүтэх арга хэрэглэх зэрэг буруу ойлголтыг зассгаа хэмээн нэгдэлжиж дуусхаас бүр өмнө 1956 онд Монгол Ардын Хувьсгалт намын Төв хорооны улс төрийн товчооны 242 дугаар хурлын тогтоолд заажээ. Амьд үлдсэн өмчөө өөрөө мэдэж зарцуулна гэж бас байхгүй. Тоо хэмжээний дотор байгаа малаасаа жилбэр хэдэн килограмм ноос ноолуур мах тушаахыг төр зааж өгнө. Үүнийг албан журмын ноогдол гэнэ. Албан журмын ноогдол дээр танах энэ жил сайн дурын үндсэн дээр улсад ийм хэмжээний сүв, ноолуур, ноос, мах заавал тушаах ёстой хэмээн бичсэн байдаг. Мал хэд болгож өсгөх, хэдэн эмгчин байх зэргийг ч төр заана. Номын зохиогчийг дунд сургуульд суралцсангаа эмгэхийн хамт айл болон сууж байхад сумын захиргаанаас ирүүлсэн нэгэн бичиг дурсгал болон үлджээ. Тэрхүү хоёр нугалсан А5 хэмжээний цаасны гадна талд Монгол Ардын Хувьсгалт намын Төв хорооны 4-р бүгд хурлын шийдвэрийг биелүүлэх хүнд төвөрг гэсэн бичиг. Дотор талд нь хээлтэгч малын тогтвортой өсөлтийг хангах зорилгоор хээлтэгч малын зарцуулалтад нарийн чанд хяналт тогтоовол зохино. Хээлтэгч мал нийгмийн буюу амны аж ахуй алинд нь байгааг үл харгалзан зарцуулалтын нарийн тооцоолж хяналт тавих хэрэгтэй. Монгол Ардын Хувьсгалт намын Төв хорооны 4-р бүгд хурал дээр Цэдэн Бал даргын хэлсэн үгээс гэсэн эшлэл байна. Цаашаа явахдаа сурагч миний амны мал руу орсон байна. 1979 оны жилийн эцэст тоолуулах амны мал хээлтэгч мал өсгөх даалгавар гэсэн гарчиг харагдана. Миний амны малын тухай яриа шүү дээ. Цааш нь соёл бригадын цэнд доогийн гэсэн миний хаяг байхаж.
Наргантай тэр жил би соёл баррикадтай бус. Баррикадаас хамаагүй соёлчсан газар болох аймгийн төвд 9-р ангид сууж байсан юм. Төр засаг намайг эзгүй байхад минь эх оны сүүлээр малаа 43 толгойд хүргэх төдийгүй яаж игээд тэднийхээ 17-г нь им хүүстэй болгон зохицуулсан байхыг шилүүстэй сумын намын үүр ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа нэгдлийн зөвлөлөөр уламжлуулан даалгаж билээ. Хүнд түүрэг ингээд дууссангүй. Арын нүүрэндээ сум маань 33725 биш. 33727 ч биш. Яг таг 33726 их малтай болж төллүүлээд гарсан төлийнх нь 6726-г яс хүүлж үлдсэн 27000-ыг боожуулахаа сонирхуулсан байдаг. Бас манай сум 10 жилийн дунд сургуультай болно гэж мэдэгджээ. Манай болон нэгдлийн мал яаж өссөн, хүүсний харьцаа цэдэн бал даргын дуралдаг хэмжээнд байж чадсан эсхийг бүү мэд. Харин 10 жилийн сургууль нь үнэхээр байгуулагдаж малчин сурагчин сумдаа эргэж ирээд 10 төгсгсөн нь бол үнэн явдал. Шин дүрм ёсоор нэгдлийн гишүүд хувийн өмчтэй байж болохгүй, харин амны өмчтэй үлдэх эрхтэй аж. Амны өмч гэдэг үржиж өссөн ахиуц унах өгөх чадваргүй амь зогоох төдий хөрөнгө юм. Нэгдлийн гишүүд ажилласан хөдөлмөр өдөр гэдэг шалгууртаа тохируулан хөдөлмөр өдрийн хөлс хэмээх нэгэн наргантай дивдент хүртэх бөлгөө. Хөдөлмөрийн хөлс хүртэх байдлаар амьдрагч шинэ бүлгийг нэрлэх хөдөлмөрчин хэмээх шинэ үг монгол хэлэнд орлоо. Нэгдэлжиж дууссанаар анх 1921 онд эхнэр хүний эзэг усны гоёлыг нийгэмчлэхээс эхэлсэн Баян хөнгөө атлаа маш баян улс байгуулах ажлын үндсэн зорилт хэрэгжиж дууслаа. Нэгдэл дэлсээгүй бааtruуд Завхай аймгийн Баян Тэсийн жүгнээ нарыг оролцуулаад улсын хэмжээгээр дөрв тавилджээ. Завшаантай тэдний зарим нь 1990 оны ардчилсан хувьсгалтай золгож нэгдлийг тараан хүчээр булаан авсан малыг хууль ёсны эзэд нь эргүүлэн өгөх гайхамшигт мөчүүдийг харах заяатай хүмүүс байжээ.